2. Механикцсан тээврийн хэрэгслийн ангилал. Механикцсан тээврийн хэрэгслийг ор дурдсанаар ангилна. А ангилал мотоцикл, В ангилал жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудлаа, бүх жин нь 3.5 тонноос хэтэрхий автомашин, бүх жин нь 750 кг-аас их үд чиргүүлээ байна. С ангилал Д ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3.5 тонноос их автомашин, бүх жин нь 750 кг-аас их үд чиргүүлээ байна. Д ангилал жолоочоос гадна 8-аас илүү хүний суудлаа, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин, бүх жин нь 750 кг-аас их чиргүүлээ байна. В ангилал бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлээ В английн автомашин. С ангилал бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлээ С английн автомашин. Д ангилал бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлээ Д английн автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус. Ангилал трактор өөрөө явдаг машин механизм эдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрлүүн. CD, CE, DE английн тээврийн хэрэгслийг дор дурдсанаар хэд ангилна. C1 бүх жин 7.5 тонноос илүүгүй С английн автомашин, бүх жин нь 750 кг-аас их үд чиргүүлээ. D1 дэд ангилал жолоочоос гадна 16-аас илүүгүй хүний суудлаа Д английн автомашин, бүх жин нь 750 кг-аас их үд чиргүүлээ. С1 ангилал бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлээ С1 дэд английн автомашин. Д1 ангилал бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлээ Д1 дэд английн автомашин. Д ангилал болон Д1 дэд английн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 21-ээс дээш насны хүн, бусад ангилыг 18-аас дээш насны хүнд олгоно.